одоо үйлдвэрийн удирдлага бол ажил хаялтыг зогсон байдалд оруулсан гэж хэлж байгаа боловч энэ бол үндэслэлгүй одоо зүйл гэдгийг хэлхийг хүсэж байна. Түрүүний хэлсэнчлэн дэгийн дагуу үйлдвэрийн зүгээс 6 удаа хуралдаж маш олон асуудал дээр хамтарсан хэлэлцэл зөвшөлтсөлд хүрж явж байсан бөгөөд зөвхөн энэ цалинг 50%-аар үндсэн цалинг 50% нэмэгдүүлнэ гэсэн асуудал дээр ирээд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг бол хүлээж авахгүйгээр зөвхөн энийгээр явна гэсэн юм үндслээр одоо өөрсдөө хурлыг дэгээ зөрчиж хурлыг орхиж гарч явсан гэдэг. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн зүгээс аргагүй байдалд өөрсдийнх нь гаргасан одоо процедурын болон хууль зөрчсөн зүйлүүдийг бид нэр одоо зохон тэмдэглэж шүүхэд хандсан гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Мөнгөн шагааны 2023 оны 2 сард үйлдвэрчний эвлийн холбооны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50%-аар нэмэгдүүлнэ гэсэн юм саналыг оруулж байсан бөгөөд тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан бүх хүмүүсийн мөрийн хөтөлбөртөө үйлдвэрийн удирдлага танилцж зарим зүйлийг бол энэ хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг тухайн үед анхааруулж мэдээлэл гаргаж байсан. За мөн үйлдвэрчний эвлийн холбооны дараагаар сонгогдсныхан дараа ерөнхий инженерийн зүгээс, ерөнхий захирлын зүгээс, тамгын газрын даргаас бол үйлдвэрчний эвлийн холбоотой бол хамтран ажиллахаа илэрхийлж, бүх талаар ажилтныхаа төлөө хамтын шийдвэр гаргаж ажиллана гэдгийг илэрхийлж хэлж байсан бөгөөд 50% үндсэн цалинг нэмэх гэдэг бол ямар нэгэн тооцоо судалгаагүй, энэ бол үндэслэлгүй, энэ бол боломжгүй шүү гэдгийг бол тухайн үед анхааруулж хэлж байсан. Хэдийгээр 2022-оос 23 оны үйлдвэрчний эвлийн холбоотой байгуулсан хамтын гэрээ хүчин төгөлдөр байж байгаа боловч Мөнгөн шагааны зүгээс энэ одоо 2 сар сонгосныхаа дараа энэ одоо хүчин төгөлдөр хамтын гэрээг одоо өөрчлөе, хамтын гэрээнд одоо энэ заалтуудаа 50% гэсэн заалтуудаа оруулъя гэж байсан учраас бол энэ бол боломжгүй гэдэг л удаа дараа одоо мөнгөн шагаад бол бид бүхэн бас танилцуулж тайлбарлаж хэлж байсан. Бидний зүгээс үйлдвэрлэлийн ажилтныхаа цалинг 15%-аар нэмэгдүүлэх гэдгийг бол Эрдэнэс төлөвлөж 2023 оны 6 сард засгийн газрын хэрэглэх газрын дарга Монгол улсын сайд Амар Ясгалан Эрдэнэт үйлдвэрлэлээр ажиллах үед нь танилцуулж зөвшөлдсөж дараа нь 2023 оны 8 сарын 9-өөс 10-нд Эрдэнэт үйлдвэрлэлээр болсон одоо Эрдэнэс Монгол компани тайлангийн хурал дээр Эрдэнэт үйлдвэрийн эхний хагас жилийн үр дүнг танилцуулах үедээ бас саналыг танилцуулж Эрдэнэс Монгол компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Туузын гишүүд Эрдэнэс Монгол компанийн удирдлагууд бол 24 оноос хойш 15%-аар нэмэх саналтай байгаагаа танилцуулж зөвшөөрлөлд хүрсэн байсан. Энэ төлөвлөгөөний дагуу бид бүхэн бол 24 оны бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байсан. Энэ нөхцөл байдалд үйлдвэрчний эвлийн зүгээс маань цалин нэмэгдүүлэх хүсэл тавьсан учраас бидний зүгээс 24 онд 15%-аар, 25 онд 15%-аар, 26 онд 15%-аар цалин шатараатаагаар нэмэх саналыг албан ёсоор тавьсан. Энэ нь бол хэдийгээр 45% нэмэгдэж байгаа боловч өмнөх нэмэгдсэн нэмэгдсэн дээр нэмэгдэх хувь бодоод үзэх юм бол нийтдээ бол 3 жилийн хугацаанд 56%-аар цалин нэмэгдэх ийм тооцоог бид бүхэн гаргаж танилцуулсан. Гэвч хэлцээр сууж байгаа үйлдвэрчний эвлийн нөхдүүд маань болохоор үүнийг бол хүлээж аваагүй, ямар нэгэн тооцоо судалгаа хийж бид хариу тайлбар өгөөгүй, зөвхөн 50 гэдэг тооноос өөр тоо мэдэхгүй юм шиг 50%-аар л нэмнэ, өөр арга байхгүй гэсээр зүйлдээ бол хурлыг хайж гарсан. Тийм учраас бол бидний тавьсан санал бол хэвээрээ байгаа гэдгийг бол бас бид бүхэн хэлхийг хүсэж байна. Нөгөө талаас нь хэлцээрийн явцад үйлдвэрчний холбооны зүгээс 2024 оны 1 сарын 1-ээс 1 удаа 30% нэмчихээ. 25 онд цалин нэмэхгүй байя гэсэн юм саналыг тавьж байсан. Бид бүхэн аливаа саналыг бол бичгээр өгчөө, бичгээр авъя гэж хэлсэн боловч энэ саналаа бол бичгээр өнөөдөр болтол өгөөгүй. За хурал орхиж гарснаас нь хойш Эрдэнэт үйлдвэрийн зүгээс байгуулагдсан ажлын хэсэг бол хэлцээр үргэлжлүүлэх саналыг тавьсан боловч үүнийг хүлээж аваагүй. Тэгээ өнөөдөр сая бол ингэж ажил хаялтыг зохион байгуулж байна. Аливаа ажил хаялтыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага бол мэдээж үйлдвэрчний эвлийн холбооны зүгээс хийж байгаа энэ ажлыг бол хүндэтгэж харьцаж байгаа. Гэхдээ аливаа зүйл бол хуулийн хүрээнд явж явах ёстой. Хуулийн бүхэл норм журмыг баримталж хийгдэж явах ёстой. Яг л Эрдэнэт үйлдвэр бол түрүү хэлсэнчлэн улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. За төсөв бүрдүүлэлтэнд онцгой хөвнөөр оруулдаг ийм үйлдвэрийн хувьд л бүх тооцоо, судалгаа тодорхой болсон байдаг. Ялангуяа өнөөдөр бол 24 оны төсвийг боловсруулж байгаа энэ нөхцөл байдалд бол урд жилүүдийн болон 23 оны үйл ажиллагаатай уялдуулаад 24 он төсвөөс Эрдэнэт үйлдвэрээс ямар ч хэмжээний төсөв татвар хуримтлагдах вэ гэдэг асуудал бол төсөвт суусан байдаг. Тийм учраас
өнөөдрийн одоо энэ 50%-аар цалинтгуудаа нэмнэ гэдэг нь бол 220 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт ачаал орж ирж байгаас энэ бол төсөвд бол маш их одоо дарамт ирэхээр ийм нөхцөл байдал байсан учраас энэ нөхцөл байдлуудаа тооцоо, судалгаа, мэдээллүүдийг бол бид хүн төрийн байгууллагуудад, агентлагуудад, яамдад одоо танилцуулж иймэрхүү ажиллаар бол 3 хоног Улаанбаатар хотод ажиллаж байгаад өнөөдөр бид хүн одоо өчтөр оройд үйлдвэр дээр ирсэн. Ер нь мэдээж хэрэг би өөрөө бол одоо уурхайчин хүн. За 20 хэдэн жилийн хөдөө уурхайд ажиллаж одоо амьдралынхаа замыг бол өнгөрөөсөн хүний хувьд бол уурхайчдын цалин бол үнэтэй байх хэрэгтэй, үнэтэй байх хэрэгтэй, нэр үнэтэй байх хэрэгтэй. Уурхайчид хийсэн ажилдаа тохирсон цалин авч явах хэрэгтэй гэдгийг би бол хүлээн зөвшөөрдөг. Ажилтны цалин нэмэгдүүлэхэд бүх талаар дэмждэг. Энэ бол миний байр суурь. Гэхдээ нэг хүн ямар ч тооцоо судалгаагүй санаанд орсон сонгуульд ялахын тулд санаанд орсон тоо хэлчихэд тэрүүн дээрээ одоо өөр тоо байхгүй юм шиг ингэж муухарлаж зүтгэх нь болохоор бол өнөөдрийн биднээсээ хэлцээрийг харин ч одоо зогсон байдалд оруулж мухардалд оруулсан гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Үндсэлтэй тооцоо судалгаа байхгүй цалин нэмэх нь олон талын сөрөг үр дагаврыг дагуулнаа. Нөгөө талаасаа одоо Эрдэнэт үйлдвэрт бид хүн бол бас олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр үйлдвэр технологийн парк, зэсийн божмол хайлуулах, боловсруулах үйлдвэр болон одоо өнгөт металлургийн томоохон үйлдвэр технологийн парк байгуулах, хөрөнгө оруулалтыг Эрдэнэт үйлдвэр тодорхой хүрээнд өөрсдөө шийдээд шинээр ажлын байр бий болгож, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлийн нөхцөл байдалд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэгээ явж байгаа үед зөвхөн одоо цалин дээр одоо нэг жилд 220 хэдэн тэрбум төгрөгийн одоо зардал нэмэх нь бол дараагийн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Түрүүнд дурдсанчлан төсөв дээр болохоор том хэмжээний цоорхоо үүснэ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн одоо төсөв төлөвлөгөөний одоо хөрөнгөлүүлж байгаа мөнгө хөрөнгөөс бол мэдээж төсвийн болон төрийн албан хаагчд бол бас цалин хүртдэг гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр одоо багш нар, өнөөдөр одоо эмч нар, өнөөдөр одоо цагдаагийн байгууллагын ажилчид төсвөө цалин авдаг улсууд ямар хэмжээний цалин авч байгаа вэ? Түүнтэй харьцуулахад Эрдэнэт үйлдвэрийн цалин орлого бол үнэхэрийн одоо тэгж үйлдвэрчний эвлэр ирэх ашгаа хамгаалуулахар хэмжээний тийм одоо бүр хохирцсон зүйл бол байхгүй гэдгийг хэлхийг хүсэж байна.